taste, new vibe. Галзуу кино сувагтан тавтай морил. За, бүгдээ тавлаг сайхан манайхан. Энэ удаад борон та нартан цоо шинхэн будган ханхалсан галзуу сонирхолтой киног ярьж өгөх гэж байна. Ямар кино вэ гэхээр Husbands in Action. Гэх энэ галзуу киног. За, будган хангалсан энэ галзуу солонгос сонирхолтой киног хэдүүлээ одоо сонирхоод үзье. За болооных олон юм ярихгүй. Тэгэхээр энэ галзуу киног та нарт нэг аятайхан шиг яриад өгөөрэй гэд хэдэн бороонуудтай нь эрүүл бас хамттай шинэхэн шаржгансан хөмөл снэк хамтран ажиллаж байна. New taste, new vibe. За тэгээд та нар маань лайкаар булаад өгөхөө мэдсгээгээрэй. Тэгээд бас галзуу кино Instagram хуудасаа дагах мартав. Ингээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбархан эхлүүлцгээе. За нэг залуу нэг нууц оффист орж ирж байгаагаар кино эхэлнэ. Хяналтын дэлгэцээр солонгос даяарх захиалгын тоо болоод орлогын тоо харагдаж байна. Тэр өдөр тэдний орлого өмнөх өдрийнхөөс 2 дахин нэмэгдсэн харагдана. Дөнгөж өдрийн 2 болж байхад захиалга 87 код авсан байна да. Өчигдрийнхийгөө 2 нугалсан байна штэ. Маргааш 3 нугалнаа. Миний ихнэр ч аргагүй супер юм аа. За ингээд тэр тооцоо бодож үзээд хэрэг төлөвлөсний дагуу ажиллавал өдрийн ашиг нь 1.2 тэрбум вон болно гэдгийг мэдээд асарыг хашиг болж байгаа да. Баярлаад инээнэ. Нөхдүүд ямар нэг төрлийн мансууруулах юм зарж байгаа бололтой. Дүрс солигдоход нэг скутертэй залуу зааж өгсөн хаягийн дагуу ирж нэг хоолойн ард нуусан имийг авч байгаа харагдана. Тэгээд мөнгөө шилжүүлэхдээ зэрэгцээд нэг залуу ард нь гараад ирлээ. Новш чинь хүн цочоочих юм. Цагдаа байна. Гараа нааша. Надад зав алгаа. За ингэ залуу мань цагдааг цохих гэсэн ч цагдаа төрүүлж хөдлөөд тэрнийг алгадчихна. Залуу уурлаад дахиад дарсан ч цагдаа хамаагүй хурдан хөдөлгөөнтэй байна. Ээж чинь чамд бие зөв авч явахыг заагаагүй мүү? Зүгээр гараа гавлуулсан бол ийм зүйл болохгүй байлаа шүү дээ. Мань цагдааг харт амигтай тэмцэх хилцсэн шилдэг мурдагч чүн шиг гинэ. Зарим нөгөө талд шоронгоос нэг гэмт бүлгэрлэлийн толгойлогч суллагдж байна. Жээчүүл яасан. Жээчүүл одоо хүртэл хятад байгаа. Бүгдээрээ зүгтаасан. Одоо бид нар л үлдсэн. Намайг нарсанд байх зур. Дужуун гэж новш инчоныг авсан гэж сонслоо. Зөвхөн инчоныг гэлтгүй. Солонгосыг бүхэлд нь эслэх гэж байна. Шин төрлийн эм гаргаж аваад тэр үгээрээ мөнгийг жинхэнэ олох шиг л болж байгаа. Тэгвэл тэр навштай очиж мэндийг нь мэдээдэ. Маргааш нь киноны ихэнд гарсан залууг ажилласаа гараад явж байтал туслах нь ирээд инчоны юнган уулзах хүсэлтэй байна гэж хэлүүлсэн гэдгийг дамжууллаа. Тэр залуу дужуун гэгч нь болж таарна. Инчоны юнган гинэ ээлдгээр таны мэндийг мэдмээр байна гэсэн. Ямар юм байдгийг мэдгч хүн байна. За тэрнийг ингээд машиндаа суугаад хөдлөхийг нөгөө цагдаа дурангаар хараад зогссон. Тэгээд багийнхандаа нууцаар дагахыг даалгалаа. Юу гинэ? Юу гэж хэлсэн гинэ? Дахиад хэлдэ. Ямар юм байдгийг гэсэн. Яан гинэ? Би тэрмүүд хэн гэдгээ мэдүүлнэ гайгүй. За ингээд юнган дужууны офс руу яваад очсон ч тэнгэр багандсан өндөр байшингийн өмнө тулж ирээд гацлаа. Бид нар яг сонгодоод байгаа үстэй. Тийм ээ босс. Таныг байхгүй агуур дахин төлөвлөлт ороод ийм болчихсон. Боссо, юмыг аж мэдхүүгээд энийг авчих. Би бол юнган ойлгож байна уу? Юнган. За ингээд мань босс ганцаараа додогшоорлоо. Тэгээд ресепшнд дужуунтай уулзахаар ирснээ хэлсэнд бүртгэж аваад тэрнийг төр хүлээхийг хүсдэг. Тэгээд нэлээд хүлээсний эцэст нэг юм уулзнаа. Намайг эзгүй хойгоор энчоны гартаа оруулсан шин нөхрийг харах гээд хүрээд ирлээ. Нэг юмыг тодорхой хэлчихье. Энчон миний эзэмшил. Намайг шоронд байх хойгоор чи төр зур харж байсан л төдий. Би чиний бизнесийг бүхэлд нь булаахгүй. Миний ноу-хау болон туршлага чиний бизнесийн шатвар 2 нийлэх юм бол энчон гэлтгүй. Бүхэл Сөүлийг гартаа оруулж чадна. Тэм учраас энэ хотыг хамтдаа эзэмшицгээе. Тэгсэн нөгөө дужуунаа их нэртэйгээ шоолж байна. Та чинь барууны кино хийдэг үзсэн юм ааши. Шоронгоос гараад сэтгэл хөөрөлдөө автсан юм шүү ээ. Хамгаалагчаа дараагийн уулзалтыг эхлүүлье. Тэгсэн хамгаалагчд нь орж ирээд юнганыг дагуулад гарлаа. Баяртай хаа. Энэ хотыг хувааж эзэмшихэд та бид хоёрт багдана.
За энэ үеэр чүн шиг тэргүүтээ цагдаа нар нэг том агуулгыг бүсэлж аваад дотогшоо нэвтэрч байна. Тэднийг угтаж нэг залуу ирээд уудтай юм үзүүлж бидэнд бүх нотлох баримт байна. Гэсэнд чүн шиг тушаалгч цагдаа нар дотогшоо дайраад орцгоно. Цагдаа нарт бүслэгдснээ мэдсэн агуулгын ажилтнуудын зарим нь тэднийг эсэргүүцэж, зарим нь зовогдох гэж оролдоно. За яасан залуусаа тогломоор байна уу? Ой, дужууна байж. Надад чиний нэрийг бичсэн гав байгаа шүү. Тэгвэл би энийг ашигланаа. За яасан. Намайг буудах уу? Буудал та. Наадха тавь. Тийхгүй бол байдал уламд ордон шүү. Тэгээд тэр хажуудаа байсан цагдаагийнхаа цахилгаан бууг аваад буудаж барьцаалагдсан охиныг ухаан алдуулсанд бүгд шок. Бандсан чүншигч дужуун руу дайрч ороод гарыг нь мушгаад байрж авна. Дүрс солигдоход өөр нэг залуу машин дотроо нэг гэмт хэрэгтнийг отож байна. Бид нар тэрнийг 2 хоног отлоо. Хэрвээ одоо л барьж авахгүй бол бүр мөсөн алдсан шүү. Нөгөөдөг чинь ойртоод ирж байна. Бай өгөө шиг өмглөө. Наана байлгаж байгаарай. За ингээд машинаасаа буугаад гүйлээ. Тэгээд очисон даруйда буланд шахагдсан нэг нохой руу унтуулдаг сумаар буудаад унтуулдаг. Залуу малын имжуулалтай. Маргааш нэг эмэгтэй охинтойгоо нэг кофе шопод хин нэгнийг хүлээгээд сууж байна. За боли. Хоёулаа явъя. Даалгавраа хийх цаг боллоо. Юу вэ? Даалгавар чухал юм уу? Аав чухал юм уу? Ажуулахад явхаас өмнө аав нь ирсэн нь мань чүншиг мөрдөгч байна. Миний охин аавыгаа уучлаарай. Жаахан хоцорчлаа. Дандаа хоцорч явах юм аа. Би чухал уулзалтай гэж хэлээ үсттэй. Чамд 15 минут л байгаа шүү. Битээ ингэлдээ. Би охинтойгоо уулзаагүй 14 хоног штий. Яг 30 минут л өгчөгдөх үү. Тэгэд ээж нь тэдэнд цагийн хугацаа өгөөд босоод явлаа. Тана нохоо чинь сайн уу? Биш ээ. Нохоо эмч. Манай нөхрийг хэрэг байгааг асуумаар байгаа бол өөрөөс нь асуу. Дараагуудаа ингэж хоцруул явчих шүү. Чүншиг эхнэрээсээ салсан болгон ярианаас нь тодорхойлно. Тэгээд салсан ихнэрээ явсны дараа чүншиг охиндоо Pineapple Watch гэсэн брендийн ухаалаг цаг авч өгснөө хэлсэн ч охинд нь шинэ аав нь айл хэдийн ориг Apple ухаалаг цаг аваад өгсөн байлаа. Тэгээд охиныхоо хүсэлтээр ялалтын нэмсэглэлээ харуулсанд охин нь баярлаад алга ташна. Удалгүй хар тамхины томоохон сүлжээг илрүүлсэн тухай мэдээ орон даяар цацагдлаа. Тэгсэн тэр дунд Жо Ара гэдэг сэтгүүлч чүншигийг гэмт хэрэгтнийг баривчлахдаа барьцаалагдсан хүнийг цахилгаан буугаар буудаад ухаан алдуулсан гэж буруутгасанд цагдаа нарын дургүйн хүрцгэн. Ингээд чүншигийг ажлаасаа гараад иртэл нөгөө аараа сэтгүүлч ирсэнд хамт байсан цагдаа нь бушуухан шиг холдлоо. Тэгсэн тэр аараа чүншигийн эртний сайн танил нь байсан байна. Чүншиг тэндээс явж охиныхоо оролцох гэж байгаа тэмцээнийг үзэхээр иртэл охиных нь аргэр гэсэн хэсэгт эхнэрийнх нь шин нөхөр суужчихсан байсанд мань хүн мэдээж дургуутсан. Хөөе. Намайг хөөе гэдгүү. Иймэнсо гэдэг юм шүү. Золиг минь надад чиний нэр ерөөсөө хамаагүй. Чи яагаад миний судал суудсан юм? Энд Юнсүгийн аав гэсэн байгаа зү. За ингээд дөрөв нь хүрсэн чүншиг тэрнтэй сандлаа хуваагаад сууна. Харин эхнэр охин хоёр нь төгжрээд ээржил явна. Гэхдээ энүүгээр олон сандал байхад яагаад заавал энэ чихээд байгаа юм бэ? Өөр газар очиж суучих л та. Гэхдээ тэгээд чи яг гэж энд ирсэн. Чадахгүй. Тэгээд чи би эхнэрээсээ салсан болохоос охиноосоо салаагүй шүү. Гэхдээ би одоо охины чинь аав болсон шүү дээ. Надад жаахан хүндэтгэлтэй хандаж болохгүй юу? Хүндэтгэлээ? Чи нохоо жилтэй өстэй вэ? Би бас нохоо жилтэй. Тэгэхээр чи надаас бүтэн 12-оор дүүгээ өстэй. Намайг коллежид орж байхад чи бага ангид орж байсан л гэсэн үг шүү дээ. Чам шиг бацаануудыг тоглоод гүйж байхад ах нь тамхилаа зогсдог байлаа. Энэ үеэр эхнэр нь охиндоо им авахаар эмийн сангийн гадаа төр зогсож байлаа. Удалгүй тэмцээн эхэлж хүүхдүүд тайзан дээр нэг нэгээрээ гарсанд нөгөө хоёр санаан зовж гадагшаа гараад ирцгэн. Тэгсэн чүншиг рүү дугаараа нууцлсан хэн нэгэн залгаад эхнэр охин хоёрыг нь байрцаалсан гэдгийг хэлдэг. Бидэнд нэг л шаардлага байна. Миний нөхөр. Нөхрөө? Хэнийг яриад байна? Чиний саяхан баривчилсан маа дужуун. Хэрвээ цагдаад хэлэх, эсвэл ямар нэг залтай юм хийх гэж оролдох юм бол
Эхнэрийн чинь хомснуудаас эхлээд хэл, нүдийг нэг нэгээр нь сугалчна гэж мэдээрэй. Дараагийнх нь охин чинь байна. Би удахгүй локейшн явуулнаа. Ингээд тэд яаран хамгийн ойрын эмийн сан руу хөдөлцгөн. Чүншиг Минсогийг үлдээгээд явах гэсэн чи Минсог эхнэрээ 3 сартай жирэмснийг хэлсэнд аргагүй байдалд орсон Чүншиг хамт явахар боллоо. За тэгээд тэдний эмийн сан дээр ирэхэд эсрэг талд нь эхнэр охин хоёрынх нь машин байсанд Чүншиг дотогшоо орж машиных нь камерыг шүүж үзлээ. Камерт нь хар машинтай хүмүүс ирээд аваад явж байгаа нь бичигдэж үлдсэн байлаа. Хөдөлгөөний нууцлагдсан дугаараас дахиад залгасанд энэ удаа эхнэр нь холбогдож байна. Шинэ зүгээр үү? Охин зүгээр үстэй. Миний ярьж үснийг санаж гинөө. Шарарэг, сөөж, вискиг санаж гинөө. Чамшил, фреш, ред кап халлаасан гэд санаж гинөө. Санаж гинэ. Байдал ямар байна? Байж юу? Намайг сонс. Наад хүмүүсээ уурлуулж хэрэггүй шүү. Хий гэсэн болгоныг нь хийгэрэй. Эхнэр охинтойгоо амьд уулзахыг хүсэж байгаа бол өнөө орой 9 цаг гэхэд манай нөхрийг авчирч өг. Энэ үеэр Минсог дэсгэл алдаад утсыг нь булаацалдаж. Эхнэр охиныг минь суллаадах, суулгахгүй бол чамаа гална шүү. Гэхдээ Чүншиг сандраад бушуухан амайг нь дарна. Хин бэ? Би өөрөө л твчээр алдчихлаа, уучлаарай. Би нөхрийг чинь аваад очноо. Эхнэр охины минь аюулгүй байдлын баталгааг хангаж өгөөрэй. Нөхрийг чинь аваад ер нь хаана очих вүлээ? Наадхаа өөрөөс нь асуугаарай. Тэгсэн Минсог цагдаад дуудлага өгөх гэсэнд Чүншиг болиуллаа. Ингээд тэднийг машинтайгаа хөдөлсөнд сандарсан Минсог цаашид яах гэж байгааг нь тасралтгүй асууна. Цагдаагийн газар руу явж штэ. Тэнд л муу хүмүүсийг хордог үсттэй. За тэгээд Инчоны цагдаагийн газрын гадаа очицгоолаа. Дужууныг хэдэн цагийн дараа прокурорын мэдэлд шилжүүлнэ. Хэрвээ тэгвэл тэрнийг мулталж авах ямар ч аргагүй болно. Тийм учраас яаралтай хөдлөх хэрэгтэй. Би яах вэ? Чи эмнэлэг рүүгээ очиод миний чихийг амраагаад өгвөл яаж чинь? Нэрэ ингээд чи жолоо барьж чадд юм уу? Би ч одоо шумахрал гэсэн үг штэ. Экстрим спорт бол миний хобби. За ингээд мань хоёр зөвлөлдөж угаад дужууныг тээвэрлэх явцад осол гаргаж оргуулахаар төлөвлөцгөөнө. Хэсэг хугацааны дараа Чүншиг өөрөө дужууныг хүргэх машиныг жолоодсоор цагдаагийн газраас хөдөлнө. Би наад новши чинь байрсан болохоор өөрөө прокурорт хүргэж өгнө. Хөөе залуусаа, бүсээ зүү. Тэр ард сууж байгаа хоёр ч бас бүсээ зүү хөөе. Хурдл, тушааж шүү. За ингээд тэднийг улаан гэрэл дээр ирээд зогсдол замын эсрэг талд нохойны чимэглэлтэй машинтай Минсог зогсож байна. Тэрнийг анхаарал татгааргүй машин унжир гэж хэлсэн ч тэмээрээс тэмдэгтэй машин унаад ирсэнд Чүншиг бараагаад явчлаа. За ингээд Минсог өөрийгөө манга дотор байна гэж төсөөллөд мөргөлтийн бүх хурд үнцгийг дотроо тооцоолж хар хурдаараа хөдлөнө. Тэгсэн мөргөлгүй зөрөөд явчлаа. Чүншигийг яхаа мэдэхгүй ээжэтэл харин эсрэг урсгалаас нэг машин ирээд машиныг нь өнхөртөл мөргөчд юм байна. За энэ үеэр Минсогч самбаачилж очиод Чүншигийг гаргаж хамтдаа дужууныг гаргаад машиндаа суулгаад явна. Тэгсэн тэднийг ирж мөргсөн хүн нь дужуунаас хариугаа авахар ирсэн Юнган байлаа. За ингээд цагдаа нар Юнганыг дужууныг оргуулах гэж энэ халдлагыг зохион байгуулсан гэж дүгнээд энийг гэмт хэргийн хоёр бүлэглэлийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэж үздэг. Бас Минсогийг хоёр бүлэглэлийн аль нэгнийх нь гишүүн гэж таамагладаг. Эцэст нь Чүншигийг гэмт бүлэглэлийнхнийг бүгдийг нь барихын тулд тэдний дунд зориуд шургалсан байна гэж дүгнэлээ. Жинхэнэ мөрдөгч ийм л байдаг. Тэр газар дээр нь сэтгээд дужууныг алдахын оронд өөрөө цуг явахаар шийдэж тэрэнд орон гэр гэж байхгүй. Цагдаагийн байцаалтын өрөө бол тэрний зочны л өрөө гэсэн үг. Тэр бол яахын аргагүй манай баатар мөн. За ингээд дарга нь Чүншиг рүү залгасанд мань хүн утсаа санамсаргүй авчлаа. Байна уу? Саарл уйлвна. Намайг сонсож байна уу? Ярихад тохиромжгүй байна уу? Хүн сонсоод байна уу? Тэгвэл намайг сонс. Би төлөвлөгөөг чинь ойлгож байна. Хэрэгтэй бүхнээр чинь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа шүү. Хийх ёстойгоо л хий. Боломж гарах юм бол эргээ залгаарай. Амжилт хүсье. Энэ одоо юу яриад байна? Юу ч ойлгосонгүй. За тэгсэн дужууны эхнэр шинээг охинтой нь хамт хувийн эдлэндээ авчирч. Тэгээд шинэ өөрийгөө Чүншигээс салснаа хэлээд шинэ нөхөр нь тусгайгийн офицер учраас болгоомжтой байхыг сануулдаг. Тэгвэл хуучин нөхөр чинь чамайг аврахаар ирэхгүй байж мэдгэл юм байна. Тийм үү? Тийм ээ. Гэхдээ чамайг барихаар заавал ирнэ. Харин нөгөө талд мань хоёр дужуунаас машиныг нь мөргсөн нөхөр хэн болохыг асууж байцаана. Гэвч нөгөөх нь мэдэхгүй гэж мэлзээд байна. Хүлээж аваарай. Энэ худлаа ярьж байна. Хүн амьтан хоёр олон талаар адилхан бидгийг.
Зарим над мэтийн хүмүүс нь бугтай адилхан байдаг бол чам шиг хүмүүс ууртаа сармагчин шиг байдгийг. Харин энэний нүдийг хардаа гарцааг удлаа ярьчин. Энэ тэгээд ямар амтэн шиг байна. Нохой. Гэхдээ өөрийгөө чоно гэж боддог нохой. Тэгсэн дужуун янзыг нь үзэж янз бүрийн авир гаргасанд Минсог тэрэнд үгэнд ордгүй нохойнуудад зариулсан тог цохиулдаг хүзүүвч зүйлгээд тогоор цохиулсанд нөгөөх нь дуурах тэнхэлгүй боллоо хөрхий. Тэгээд чүншиг эхнэр лүн видео кол хийнэ. Би чамтай ярихгүй. Эмэгтэй хууль ёсны нөхөртөө л ярина. Жинхэнэ нөхөр нь би байна. Нөхрөө харж гин үү? Тэгээд мань хоёр эхнэр охин хоёроо зүгээр байгаа эсхийг лавлнаа. Цаадах нь утсаараа харуулсанд мань хоёрч байж ядцгаана. Нөхцөл өөрчлөгдсөн. Та нар ирэхээс өмнө нэг газраар очиод наашаа ирэх хэрэгтэй байна. Надад цаг бага байсан болохоор би Набигаа авчирч чадаагүй. Набигаа яаж орхиж чадваа? Их үнэтэй штэ. Тэгээд манайхэд дужууныг дагаад Наби гих зүйлийг нь авчирхаар явцгаана. Харин нөгөө талд юнган болоод залуусан дужуун чүншиг хоёрыг олж хамтд нь устгахаар төлөвлөж байлаа. Оройн чүншиг дужууны оффист очлоо. Цагдаа нар офсыг нь лацтаад хамгаалалт гаргажээ. Тэгээд чүншиг очиж мөнгө өгөөд явж хоол идэхийг тушаагаад цагдаа нарыг гарсан даруйд нөгөө хоёрыг дотогш нэвтрүүллээ. Цагдаа нар бүгдийг нь хураасан гэж бодсноо. Наби гэдэг чинь яг энд байна. Тэгээд дужуун Наби суперкомпьютерийн пассвордыг оруулахын тулд тусгай код бүхий бүжгийг бүжгэлнэ. Тэгсэн шал нэгдэж дотроос нь шоошиг дөрвөлжин зүйл гарч ирсэн нь дужууны бүтээсэн Наби байлаа. За, наатахаа өдөхөө. Ийм зүйлийн төлөө амнасаа эрсдэлд оруулсан гэж бодохоор их үнэтэй байх та. Би мөнгөөр үнэлвэл энийг 100 тэрбумаар л үнэлэндэ. Харин тэдний энэ яриаг юнган болоод залуус нь тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар нууцаар сонсож байлаа. Тэгээд гарч ирэхэд нь машиныг нь нууцаар дагцгаана. Тэгсэн нөхдүүд өөрсдийг нь дагаж байгааг мэдсэн мань ихэд тэднээс зүгтана. Тэгсэн ч гэсэн юнган залуустайгаа алдалгүй дагсаар л. Хөөе нохоо эмчи. Чиний нөгөө экстрим спорт 135 градусын эргэлт энтергээ томроод исэн чи яасан? Тэгсэн мань Минсогийн шарн хөдлөөд нарийн гудамжаар огцом эргэж сүлжээд давхнаа. За сори борон та нартай гэлсний галзуугай реклам алгададгий. Тэгэхээр манайхан шин намт шин мэдрэмжийг туршаад үзээрэй. Тосон чараагүй чигнэж болгосон гэд боддоо галзуу юу. Эрүүл бас амттай шинэхэн шаржгансан хөөмөл снэк. New taste, new vibe. Экстрим спорт гэж юу гэдгийг харуулъя заяа. Жолоовод өгдөө. Наурч юм шүү дээ. Биш ээ, наач нөөр нэг байгаа. Ингээд Минсог машиныхаа жолоог сольж бэлийгээ өмслөө. Ямар нэг юмнаас бариарэ. Нэгдүгээр төвшний дэревт үзүүлээ. Тэгээд тэд гараад огцом дараад ирэхтэл нөгөө хэдий машинтай халцтууллаа. Тэгээд хоёр тал хоёулаа яахаа мэдэхгүй хэсэг зогссны эцэст хөөцөлдөө эхэлнэ. Ингээд сэтгэлэн хөөрсөн Минсогийг эд дрифт хийгээд авчитэл жолоо нь мулдраад машин нь жолоодлогогүй болж зогсож байсан машин мөргөөд зогслоо. Энэ боломжийг ашиглахаар шийдсэн дужуун Набигаа шүүрч аваад зогтсонд мань хоёрч сандраад хойноос нь хөөцгөн. Араас нь ирсэн юнган залуустайгаа тэднийг хөөснөр нарийн гудамж дамжиж гурвалжин дөрвөлжин хөөцөлдөөн болдог. Дужуун мань хоёроос мултарч чадсан ч юнган тэрнийг гүйцээд ирлээ. Дужуун зугтхаа болмоо харах минь. Энэ миний барьж байгаа зүйл их үнэтэй. Дэлхийд ганцхан байдаг зүйл. Энийг авмаар байвал ав. Чи намайг мэдэхгүй юу аа? Би бол энэ чоны юнган байна новшоо. Тэгээд мань хүн буудаж унахчаад яваад өглөө. Өдлөгөө манай хоёр ирэхэд юнган Набиг үлдээгээд явчихсан байлаа. Харин юнганд буудулсан дужуун хаднаас доош унчихжээ. Тиймээс
Extreme спортын мастер Минсог олсоор дамжиж доош буугаад дужуун дээр очлоо. Тэгээд тэрнийг үгсэн эсхийг мэдэхгүй байсан учраас хүзүүвчээр нь тогонд захиулж угаад амьд болохыг нь мэдээд хамтдаа хамаг хүчээ шавхаж угаад тэрнийг дээш нь татаж эхэлнэ. Зангаж хүншиг дээш нь татах замдаа хадруу толгойгоор нь хэд сайн мөргүүлж аваад гаргаж авлаа. Тэгсэн буцаж явсан юнган үлдээсэн наби програм 100 тэрбумын үнэтэйг нь мэдээд бушуухан буцахыг залуустаа тушаана. 100 тэрбум 100 мянга биш юм уу? Тэр зүгээр нэг USB диск биш юм уу? Мань хоёр дужууныг машиндаа авчирсан ч цусыг халдсан дужуун ухаан ордгүй. Имлэг рүү явъя. Тэгэхгүй бол энэ одоо өглөө штэ. Тэгвэл хоёулаа эхнэр охин хоёртойгоо уулзахгүй штэ. Имлэг явах сонголт байхгүй. Ерөөсө чи энийг эмчил. Гэтэ би ч нохооны эмчтэй. Тэгвэл наадах нохоо гэж бодчихоо штэ. Хүзөвчгийг нь харж байгаа үстэй. За ингэ зориг орсон Минсог сумыг авах мэс засал хийхээр боллоо. Энэ бол хүн биш. Нохой. Нохой. Том нохой. Добермен. Тий. Энэ бол нохойны мэс засал. За ингээд Минсог шархыг зүсэж дотроосон сумыг гаргаж аваад ойллоо. Энэ үеэр дужуун гэнэт таталдагд ухаан алдсанд сандарсан чүншиг хиймэл амьсгаа хийнэ. Тэгсэн Минсог нэгийг сэтгэж хүзүүвчийг нь тайлж аваад зүрхэн дээр нь бариулаад цахилгаанаар цохиулсанд дужуун баг зэрэг ухаан орлоо. Бэгнү. Бэ юу юм бэ? Хөөе навшоо миний цусны бүлэг бэ. Тэгсэн мань чүншиг өөрөө бэ бүлгийн цустай байж таарсан учраас дужуунд цусаа өгнө. Энэ үеэр юнган залуустайгаа набыг үлдээсэн уулан дээр очиж тэгээд дужууныг байхгүй байгааг мэдээд чүншигийг аваад явсныг ойлгоно. Зарим нөгөө талд чүншигийг холбоо барихыг хүлээгээд залгсан цагдаагийн дарга тэрнийг гэмт хэрэгтнүүдийн талд урвсан байх гэж сэжгэлнэ. Энэ үеэр мань хоёрч машин дотор суугаад дужууныг ухаан орохыг хүлээж байлаа. За ингээд хүлээж суухдаа Минсог анх нохооны эмнэлэг байгуулад байж байхад нь шинэ хамгийн анх үйлчлүүлэхээр ирсэн тухай. Тэр үед анхны харцаар дурлснаа ярьж өглөө. Удалгүй мань дужуун босч ирээд амийг нь аварсан хоёрт талархлаа илэрхийлдэг. Тэгээд мань хоёрын яриаг нь сонссноо хэлж тэднийг шоолсонд чүншиг тэрнийг яаж тийм ухаантай эхнэртэй болсныг нь асуудаг. Сэтгэл нь хөдөлсөн дужуунч хамаг үннээ ярина. Эхнэр нь Америкт төгссөн IT-ийн шилдэг мэрэгжилтэн байж тэрнийг анх наби төсөл дээр ажиллаж байхад нь дужуун офис руу тайрч ирээд хамаг эмээг нь боснуулад цамнаж гарсан байна. Тэрний энэ ирэмгийн чанар эхнэрт нь таалагдсан учраас тэд эхлээд бизнесийн хамтрагчд болохоор шийдэж тэгээд дужууныг шоронд ороод суллагдахад нь эхнэр нь спорт машинтай тоосож авч байжээ. Хар тамхинаас хол вэ. Бас цагдаа нарт баригдаж болохгүй. Тэгэж чадвал хоёулаа хязгааргүй баян болно. Зарим нөгөө талд дужууны эхнэр шинэ хоёрч бас нөхрүүдийнхээ талаар ярилцаж байна. Манай хүн чөлөөт бөхөр. Би жудоогоор хичээлдэг байсан. Шинэ нөхөр чинь тусгай гих гэсэн үү? Би худлаа ярьсан юм аа. Харин танай хүн манай нөхөрөө маш найдвартай. Итгэл даах хүн. Бас сайн тулалддаг. За тэр манай нөхөр ирж байна. Жадагсан манай гурав машинтайгаа давхсаар дужууны гэрт ирлээ. Гэвч орж ирэхэд дужууны залуус ухаангүй хэвтэж байна. Бас тэрний эхнэр бас шинэгээ охинч алга болчихсон байлаа. Тэгсэн хажууханд нэг утас дугарсанд чүншиг утсыг авлаа. Чүншиг мөрдөгч үү? Чи юнган уу? Тийм байна. Чиний шоронд хорж байсан юнган байна. Тэр үнтэй юм чамд байгаа юу? Эхнэр охиноо амьд харахыг хүсэж байгаа бол Юнаны 3 дугаартай агуулхад хүрээдэр. Чамд цагийн хугацаа өгье. Харин хулгайч дужуунаа. Чи ам бүхтэй юм аа. Чиний эхнэр ч бас энд байна мэдүү. Наадахтайгаа хамт хүрээдэр. Ах нь чамайг сургаад өгнө гайгүй. За энэ үеэр цагдаа нар Минсогийг чүншигийн салсан эхнэрийн одоогийн нөхөр болохыг олж тогтоожээ. Тэгээд яаралдаа яваад тэднийг бүгдийг нь барихыг дархан тушаадаг. Харин тэдний бүх яриаг сэтгүүлж араа нууцаар сонсож байлаа. Тэгээд араа цагдаагийн газарт ганцаараа үлдээд чүншигийн шүүгийг онгойлгоод үзтэл охинтойгоо ижилсүүлж авсан Pineapple Smart цаганд нь тусламж хүссэн мессеж ирж гисэн байгааг хардаг. Тэгээд утасны GPS-ээр байршлыг нь тогтооно. Удалгүй мань гуравч агуулгын ойролцоо ирцгэлээ. Чи эндээс буцаа. Юнган дужуун бит хоёрыг хүлээж байгаа. Чамайг байгааг мэдэхгүй байх нь харин сайн хэрэг. Чи чадах бүхнээ хийсэй. Одоо яв. Биднээс ядаж нэг нь амьд гарах хэрэгтэй үсттэй. Үхүүл хамт үхэн. Амьдруул хамт амьдрна гэдэг баха. Баярлалаа Минсог. Тэгээд тэврэхтэй чүншиг тэрнийг унтуулах тариагаар тариад унтуулчлаа. Тэгээд дарга руугаа залгана. Саарлуулаа. Нөхцөл байдлыг илтгэе.
Миний хуучин эхнэр охин хоёрыг барьцаалсан. Би тэднийг аврахын тулд дужууныг оргуулсан. Тэгсэн Юнган гарч ирээд байдал төвөгтэй болчлоо. Танаас гуй. Надад 3 л цаг өгч. Би бүгдийг нь зохицуулна. Хэрвээ 3 цагийн дараа мессеж бичихгүй бол яралтай тусгай хүчнийг илгээгээрэй. Ингээд дарга нь хэлснээр нь хийхээр боллоо. За энэ үеэр дотор хоригдчихсэн шинэ дужууны эхнэртэй хувилдаж ариун цэврийн өрөө орё гэж хамгаалж байсан хүнээ хуураад тэрнийг дарж унгаад охиноо зүгтаалгаж амжина. Сандарсан охиныг тэндээс гараад гүйчээтэл сэтгүүлчаараа олоод бариад авна. Та хэн бэ? Юу? Чиний ирээдүйн хойд ээж байна. Чи зүгээрээ. Ирээдүйн хойд ээж? Миний ээжийг авраад өгөөч. Энэ үеэр охиныг хайсан Юнганы залуус төхөөд ирсэнд ара охиныг зэрэгэлдэх завин дотор нуугаад охины ээжийг аврахаар явлаа. Тэгсэн охин ханаад үрчиж. Тэгээд өөрөө ирэхгүй ханиалгасанд хөөж ирсэн хүн тэрнийг олох шахна. Тиймээс аргагүй байдалд орсон хараа охиныг баригдуулахгүй тулд өөрийгөө илчилсэнд цаадах нь охиныг орхиод аараа руу дайрлаа. За үүнтэй зэрэгцээд Минсог дөнгөж ухаан орж байна. Тэгээд охины смарцаг асныг хараад байрлалыг нь олж мэддэг. Ингээд охин бас эхнэр нь агуулхаас өөр газарт байгаа гэдгийг харин агуулх руу тэднийг дуудсан нь занг байсныг ойлгож нөгөө хоёртой туслахаар явлаа. Дужуун чүншиг хоёр агуулхын гадаа байж угаад Юнганы хоёр залууд баригдах шахсан ч амжиж ирсэн Минсог тэднийг нохоо унтуулдаг сумаараа харваж газар дээр нь унтуулдаг. Тэгээд Минсог нөгөө хоёртой 3 дугаар агуулах занг гэдгийг хэлээд охины смарт утасны байгаа байршлын дагуу явсаар өөр нэг агуулхад ороод ирлээ. Тэгсэн энэ агуулх нь харин жинхэнэ отолд байсан болж таарснаар мань 3 тэдэнд өчиггүй баригдлаа. Уулзалгүй удлаа шүү чүншиг мөрдөгчөө. Хөөе царамута. Миний эхнэр охин хоёр хаана вэ? Тэдэнд ямар нэгэн болсон байвал би чамайг хална шүү. Чи дуугүй За мөрдөгч чүншиг. Жохон өөрчлөгдөё юу да? Хоочны найзаа. Чи надад ингэж хандах хүн биш л юмсан. Би чамайг хоригдсан байхад чинь хоол хүртэл явуулж исэн да. Би шоронд байхдаа чамайг яаж алгахлаар олон хоног бодсон. Тэгээд нэг хүйтэн шүн дараад хэвтэж байхдаа чамайг хөлдөөж алах хэрэгтэй байна гэж шийдсэн шүү. За ингээд тушаал өгсөнд залуус нь хөргүүртэй өрөөний хөргүүрийг асаалаа. Тэгээд тэр хоёрын толгой дууд угалчхаад яваад өгнө. Нүхтүүдийг гарсан даруйд мань хоёрын амьсгал боогдсонд чүншиг гутлаа тайллаа. Минсог чи хаана вэ? Гутлаа хурдан тайлаа. За би чамайг олчлоо. Одоо амаа ангаха яах гэж дууг наад хоймсноосоо зууж угаа тайлаад га. Тэгээд хоймсоо тайлуулж угаад хөлнийхөө хуруугаар уудыг нь цоолж өглөө. Ингээд Минсогч бас оймсоо тайлуулж угаад хөлнийхөө хуруугаар уудыг нь цоолно. Энэ үеэр Юнган дужууныг эхнэртэй зэрэгцүүлээд дүүжлэхээр бэлдсэн байлаа. Бас тэдэн дээр шинэ болоод сэтгүүлч ара хоёрыг залуус авчирна. Ара өөрийгөө олон танилтай нөлөө бүхий сэтгүүлч гэж итгүүлэх гэж оролдсон ч Юнган итгэсэнгүй. Харин нөгөө талд Минсог гинэт галзуу юм шиг хашгирсанд чүншиг гайхлаа. Тэгсэн Минсог бүх хүчээ шавхаж өөрийг нь хүлсэн төмөр тавиурыг татаад хөдлөхсөнд тавиур дээр байсан хөлдөө загсууд чүншиг дээр нурсанд чүншиг булдах гэж байдгаараа хичээнэ. Тэгэд эцэст нь тавиураа хөдлөж урагшаа тонгойсон Минсог бүх хүчээрээ чүншигийн хүлээсийг зулгаасаар гарыг нь тавиулж чадлаа. Ингээд мань хоёр хүлээснээсээ мултарч гадагшаа гарах гэсэн ч өрөөний хаалга төгжээтэй байна. Тэгээд тэр хоёр төмөр барьж хаалганы бариулыг ээлжлэн балбацгаана. Тэгсэн ч удалгүй даарсандаа өөрсдөө сониноор хучаад хөдөлж чадахгүй сууцгаалаа. Унтж болохгүй шүү. Унтвал үхэн. Ямар нэг юм яриад байгаарай. Ямар амар хүйтэн байна. Ёо, чачаач юм ярьдаг уу. Зарим нөгөө талд Юнган наби гэж юу болохыг дужуун болоод тэрний эхнэрээр тайлбарлуулж байна. Дужууны эхнэр өөрийнхөө бүтээсэн AI-ийн хүчин чадлыг тайлбарлаж өгсөн ч цаадуулн нэг л ойлгохгүй байгаа нь харваас илэрхий. Тэгээд эцэстээ ууралсан Юнган набиг газар шидэд юу ч үгүй болтол нь бууцсанд бүгдээрээ шок. Зарим хөргүүртэй өрөөнд түгжигдсэн мань хоёр ч хөлдөж үхэхтэй тулаад байна. Чи надад таалагдж байгаа шүү. Шин нөхрөө. Таач надад таалагдж байгаа шүү. Хууч нөхрөө. Гэхдээ хоёулаа ингэж үхэж болохгүй. Хоёулаа болохгүй. Хоёулаа гэр бүлээ аврах ёстой штэ. Сүүлийн нэг удаа оролдоод үзцгээе. За ингээд тэд бүх хүчээ шавхаж төмөр хаалгыг хөшсөнд хаалганы нугас хөдөллөө. Үүнд урамшсан мань хоёр бүр хүчтэй хөшөж хаалгыг нэг юм эвдлээ.
Зарим нэгэн талд Юнган хутгаа гаргаж тэднээс хэнийг нь эхэлж алхаа сонгох гэж байлаа. Тэгээд дужууны эхнэрт хутгаа тулгасанд дужуун галзууртлаа хууралж хамаг хүчээ шавхаад гарныхаа хүлээсийг тасалж дүүжлүүрээсээ мултраад Юнган руу очиод тэрнийг нээстэл нь өшгөллөө. Тэгсэн Юнганы залуус дайрсанд дужуунч тэднэр рүү улаан галзуу юм л дайрна. Гэвч ганцаараа учраас удалгүй хүчин мөхөстнөө хөрхий. Ингээд Юнган тэрнийг эхнэртэй алахын даваан дээр мань хоёр агуулах руу өргөгч машинаар дайраад ороод ирцгэн. За ингээд Минсог өргөгч машиныг жолоодод агуулахаар давхсан бол чүншигч хөлдөө загсаар таарсан бүхнээ балбна. Удалгүй машин нь хананд тулаа зогссонд мань хоёрч машинаасаа буугаад Юнганы залуустай тулалдсанд нөхдүүдийнхээ тулаанд ихнэрүүдч бас нэгдээд агуулах дотор бөөн гурвалчин дөрвөлчин зодон болно. За тэгэд мань нөхдүүд хүчээ нэгтгэж Юнганыг барьж авч чадлаа. Гэвч тэднийг сэхэ ороход нь дужуун эхнэртэйгээ хамт зугтаацсан байлаа. Тэгсэн тэдний суугаад явсан мотортой хөлөг нь Чүншигийн охины нуугдаж байсан мотортой хөлөг байж таардаг. Тэгэд мань хоёр хажууханд байсан кран руу авирлаа. Экстрим спортоор хичээлдэг Минсог өндрөөс айхгүй байсан бол мань Чүншиг харин хайгаад өмдөндөө шээх шахна. Тэгэд тэд кран дээрээс үсэрч шүхрээр нисээд мотортой завийг хөөлөө. Минсог шүхрээ жолоодож мотортой завийг дагсан бол Чүншиг хайсандаа нэг ухаан алдаж нэг ухаан орж явна. Тэгээд гүйцэж ирээд охиноо дотроос гарч ирэхдээ зэрэгцээд мотортой завны дээрээс бууна. За тэгээд дүрс солигдоход Чүншигийн охины англи хэлний тэмцээн болж байна. Харин гэр бүлийн хэсэгт мань гуруула зэрэгцээд эвтэй нартай суусан байна. Би хоёр автай. Тийм болохоор хоёр дахин аз жаргалтай байдаг. Нэг аав маань супер инээмсгэлдэг бол нөгөө аав маань супер хийлдэг. Ингээд арга хэмжээ дуусаж гэр бүлэрээ зураг авахлах болоход Чүншиг тэндээс сэмхэн явлаа. Тэгээд тэрний гарч явхад араа байж гин. Охин чинь чамайг супер инээмсгэлдэг гэсэн. Харж болох уу? Би чамайг инээмсгэлээр гимтэмэргүй байна л да. Ихтэй яах вэ? Харуулъя. За киноны төгсгөлд Юнганы туслах залуу онгоцны буудлаас эхнэрийг нь тосож байна. Манай хүн яасан гинэ гэж асууснаар кино маань конец фильма. Жайнд хүрээдийн галзуу солиотой солонгос киноны тайлбар маань дуслаа. Яа энэ солонгосчуудын киног бас яаж гоё хийхээ мэдэх юм тийм ээ. За энэ галзуу кино маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгэхээр та нарт таалагдсан энэ галзуу киног ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар эрүүл бас амттай шинэхэн шаржгансан хөмөл снэк хамтран ажиллаа. Та нар маань тэгээд шин амт шин мэдрэмжийг туршаад үзээрэй. Тосонд шараагүй жигэнж болгосон гээл бод галзуу. За тэгэд муу брогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаар булаад өгөөрэй манайхан. 10k давуулцгаан шүү. За тэгэд сабадараг бол сабадарч нэг дээрээ бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж хэдүүлээ. Тэгээд дараагийн басны галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.